150 жилийн ял 65 тэрбум долларын хохирол учруулсан. За тэгэхээр өнөөдөр бүгдээ хамтдаа тэртээ 2008 онд дэлхийг шуугуулж байсан алдартай Фонзи схемийн талаар ярилцгаолно. Энэ Фонзи схем нь 65 тэрбум долларын хохирол учруулсан. Үүний зохион байгуулсан Берни Медофф гэдэг хүн Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн урт ял болох 150 жилийн ялыг авсан байна. За тэгэхээр энэ удаагийн гişлэгийг яагаад хийхээр болсон бэ гэх юм бол би эдгээр хоногийн өмнө тэгээд Монгол царайд ажилладаг дүүтэйгээ уулзсан. Тэгээд уулзаад дүүгээсээ сонирхоод ингээд асуусан. За энэ Монголд ямар шүү гэмтрэг их гарч ийна гэж асуусан чи ерөөхдөө бол залилгын гэмтрэг их гарч байгаа гинэ. Залилгын гэмтрэг гэдэг бол бид нар хизээж хүрчих магадгүй бидний ойр дотны хүмүүс ч биднийг залилах боломжтой тийм үед цаг үе шүү дээ тийм. Энэ нэслэн зүйлүүдслээ дэмжлэг хийхээр болсон юм аа. За тэгээд энэ бичлэгийг эхлэхээс өмнө та бүхэндээ Фонзи схемийн талаар тайлбарлаж өгье. Хуурамч хөрөнгө оруулалтын тоглоом бөгөөд шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр хуучин хөрөнгө оруулагчдад ашиг төлөвлөлөөрийн хэлбэр юм аа. Энэ схемийг 1920-ад оны үед Шарлес Фонзи гэдэг Итали гаралтай Америк хүн хийж байсан болохоор энэ хүний нэрээр нэрлсэн юм байна. Фонзи схем нь бага эрсдэлтэй хурдан бөгөөд өндөр ашиг авчна гэж сурталчилдаг. Жишээ нь сард 20% ашиг гэх мэт. Ашиг олдог жинхэнэ бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл хөрөнгө оруулалт байдаггүй. Мөнгө зөвхөн шинээр илсэн хүмүүсийн хөрөнгөөр төлөгддөг. За шинэ хүн оруулж ирэх тусам систем хэсэгтээ доктортой харагддаг. Гэхдээ шинэ хөрөнгө оруулагч байхгүй үед систем нуурдаг байна. За зохион байгуулагчид нь энэ бол санхүүгийн бол маш том ашиг өгдөг, маш нууц онцгой боломжоо гэж одоо шинээр орж байгаа хүмүүстээ сурталчилдаг. За тэгээд жишээ нь хин нэгэн танаас 100 мянган төгрөг хөрөнгө оруулалт аваад 30 мянган төгрөгийг танд буцаагаад ашигаа гэж өгнө. Тэгмүүд энэ таны 100 мянган төгрөг чи ерөөсөө ямар ч зүйлд хөрөнгө оруулалт болохгүй. Зөв таны өмнө орсон хүмүүст ашиг болж хуваагддаг. За тэгээд таны доор дахиад хүмүүс ороод ирэх юм бол ерөөдөө пирамид шиг таны доор хүмүүс орж ирэнгүүт та тэр хүмүүсийн мөнгөөр ашигаа хүртдэг. Гэхдээ та өөрийгөө болохоор би айгүй тийм гоё боломжийн хөрөнгө оруулалтын гоё зүйлд орчлоо. Ерөөдөө би ингэж баяжсан байна гэдээ ойлгочтой байхгүй. За энэ нь болохоор яагаад юм амар аюултай вэ гэх юм бол энэ нь болохоор хизээч ерөөсөө бодит зүйлд хөрөнгө оруулалт хийдэггүй. Мөнгө нь бол зүгээр шин дээр байгаа хүмүүстээ тараагдаад дуустдаг. Ерөөсөө тэр мөнгө ерөөсөө ямарваа нэг зүйл хөрөнгө оруулалт болж ч юм бодиттой тийм үр дүнтэй зүйлд ерөөсөө хүрдэггүй. За тэгээ зарим улсад энийг бол эрүүгийн гэмтрэг тооцдог. За ийм зүйл хийх юм бол маш өндөр ялыг хүлээждэг. За тэгээ өндөр бүгд гол хэрэгтэй орцгоё. Энэ хүн бол Берни Медофф. Берни Медофф нь 1938 оны 4 сарын 29-нд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын Квинс дүүрэгт төрсөн Польш шиврээ гаралтай түүний эцгийг Ральф Медофф, ээжийг нь Сильвия Монтнер гэдэг. Тэднийх жирийн дундас давхаргийн гэр бүл байсан. Түүний эцэг Ральф нь Сантех гэж хувийн брокерийн ажил эрхэлдэг байсан. За Берни Медофф нь Фор Акве ахлах сургуулийг 1956 онд төгссөн, Ховстрагийн сургуулийг 1960 онд суралцаж, улс төрийн шинжилгээ ухааны бакалавр авсан. Бруклиний сургуульд сурж исэн ч гэсэн одоо хараахан төгсч амжаагүй юм байна. 1960 онд $5,000 хуримтлалаар Bernard L. Madoff Investment Securities LLC компанийг байгуулсан, Wall Street-ийн нэр хүндтэй тоглогч болж Nasdaq биржийн анхны дарга нарын нэг байсан. За Бернард Медоффын хувийн шин чанар гэвэл маш өндөр харизматай, хүмүүсийн итгэлийг амархан олдог, нийтж мэргэжлийн төр төрхтэй, нууцлаг зантай. Бизнесийнхаа нарийн ширийн зүйлдээ бусдыг ерөөсөө оруулдаг байсан. Амьдралын хэм маяг гэх юм бол луур эрсдэлээс өмнө маш тансаг амьдралтай байсан. За Нью-Йоркийн Манхэттен пентхаустай, Флорида, Франц риверт амралтын байшинтай, хувийн зай, тансаг машинтай байсан. За түүний их нэрийг Рут Медофф гэдэг. За 1941 онд төрсөн, Нью-Йоркийн Квинс дүүрэгт төрсөн, Фор Акве ахлах сургуулийг мөн адил одоо Мадоффтай адилхан сургуулийг төгссөн. За тэгээ эдийн засгийн бакалавр мэргэжилтэй. Тэгээ Рут Бернитэй анх 16 настай танилцж 1959 онд Рут 18 настай, Берни 21 настай байхдаа гэрэлсэн. За тэд бие биед үнэхээр хайртай байсан. Рут нөхрөө бизнесийн их үед үнэхээр их дэмждэг байсан. За түүний эхнэр нь компани бүсэл хөтгчээр ажилладаг байжгаад бизнесийн гол үйлдвэрлэлд оролцдоггүй тэгээд гарсан юм байна. За гэр бүлийн санхүү одоо амьдралын хэв маяг гэх одоо арын албуудыг одоо эхнэр нь хашдаг байсан юм. За тэдний хүүг болохоор Марк Медофф гэдэг 1964 оны 3 сарын 11-нд бас л Нью-Йоркт төрсэн, Мичиганий их сургуулийн эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Аавынхаа компанид хувьцаа овшны арилжааны хэлцэд ажилладаг байсан. Тэрээр аавынхаа луур үйл ажиллагааны хэсэг биш, харин хууль ёсны арилжааны хэсэгт ажилладаг байсан. За 2003 онд Стефан Моргантай гэрэлсэн 2 хүүхэдтэй болсон байна. За дараагийн хүү бол Эндрю Медофф 1966 оны 4 сарын 8-нд төрсэн, бас Нью-Йоркт төрсэн, Пенсильванигийн их сургуулийн Wharton-ийн бизнесийн сургуульд сурч төгссөн. Ахтайгаа адил аавынхаа компанид хууль ёсны арилжааны хэсэгт ажилладаг байсан. За дараагийн хүн бол Берни Медоффын дүү байгаа Петр Медофф 1946 онд төрсэн. Берни Медоффын компанид албаны дараа ахлах менежерээр ажилладаг байсан. За одоо ерөөхдөө Берни Медоффтай хамгийн ойр одоо энэ бүх луур дээр хамгийн ойр байсан хүн гэж байна.
2000 оны хаврын нэг өдөр Бостон хотод орших хөрөнгө оруулалтын нэгэн компанид нэгэн ажилтан нэгэн сонин үүрэг даргаасаа хүлээж авав. Түүнийг Харри Марко Полос гэдэг математикт хайртай, логик сэтгэлгээтэй, даруй төлөв зааштай хүн байсан. Энэ хүн тухайн үедээ даргаасаа энгийн нэг ажлын даалгавар авлаа гэж бодсон зүйл нь үнэн эрэхтэй санхүүгийн түүхэнд хамгийн том луурийг илрүүлэх эхлэл байсан. Түүний дарга түүнийг алдартай нэгэн хөрөнгө оруулагчийн стратегийг дуурайлан дахин загварчлахыг хүссэн. Тэр хүн мэдээж Берни Медофф. Дарга нь түүнд нэмж хэлсэн. Түүний арга барил болон доктортой их ашиг өгöd байгааг сайн судлаад үзээрэй. Харри сууж тооцоолж эхэлсэн. Гэвч ердөө 5 минутын дараа түүнд нэг зүйл илэрхий байсан. Яаж ч утсан ийм тогтмол ашиг өгнө гэж, ийм олон жил өгнө гэж байхгүй гэж бодсон байна. За тэгээд 4 цагийн дотор нухад сууж хагаад энэ бүх зүйл бүхэлдээ луур байна гэдгийг мэдсэн байна. Харри тэгээ бодсон байгаа байхгүй. Медофф яг хүмүүсээс мөнгө аваад хүмүүст хилдэг шигээ яг энэ хөрөнгө оруулалт хийд юм уу гэж судалсан байна. Тэгээд бүх санхүүгийн газрууд тэгээ мөн Чикагогийн идэх хөрөнгөний бирж опшны зах зээл дээр Медоффийн одоо хөрөнгө оруулсан зүйлс байна уу гэж үзсэн чи байхгүйсэн байгаа байхгүй. За тэгээд чи санхүүгийн одоо нэг арилжаа хийдэг компаниудтай холбогдоод та нар Медоффтой харилцаа хийж байсан уу гэж асуусан чинь тэд нар бүгд адилхан үгүй гэж хариулсан байна. За ингээл энэ бүхэн бол яг луур юм байна гэж бодоод Харри Марко Полос SEC буюу санхүүгийн зохицуулах хороо руу 1999 оноос эхлээд тэдний рүү ингээд шаард хуус явуулсан байгаа. За энэ Берни Медофф гэдэг хүн бол санхүүгийн маш том луур хийж байна. Та бүхэн энэ нэг шалгаад өгөөч гэдэг ингээд хүсэлтүүдэд явуулсан байгаа байхгүй. Тэгсэн чинь санхүүгийн зохицуулах хороо ерөөсөө түүнийг авч хэлцээгүй. Үүн зүгээр нэг жирийн нэг одоо санхүүч юу одоо энэ агуу энэ Берни Медофф ч тухайн цаг үедээ бүр оргил дээр нь гарцсан хинч түүн рүү халдаж чадхааргүй одоо Wall Street-ийн хамгийн нэр хүндтэй хүн гэдэг бүгд түүнийг одоо мэддэг байсан. Тэгээд нэг санхүүгийн одоо санхүүч нэг хүн нэг хүсэлт явуулсан тэрний гомдлыг нь санхүүгийн зохицуулах хороо үнэхээр тоогоог байгаа. За тэгээ хожим нь Харри Марко Полос хэлсэн 1999 оноос эхлээд 2008 оны хүртэл 5 удаа ингээд сект ингээд өргөл гомдол өгсөн. Берни Медофф ингээд луур хийж гинэ гэдэг өгсөн. Харамслаа миний хүслийг хүлээж аваагүй. Гэтэ би үүнийг бол зөвөр ойлгож байна. Санхүүгийн зохицуулах хороо гэдэг бол ерөөсөө математикч ч юм уу санхүүч хүмүүс биш. Эдгээр бол зөвөр хууль ёсны хуульчид байдаг. Тэгээд ерөөсөө ингээд юмнаас алдаа гаргана уу гэхээс ш яг ингээд санхүүгийн тайлан тооцоог ингээд гаргаад чадах тийм хүмүүс бишээ гэд тэгж ярилцлага өгсөн байт юм байлаа. За 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Берни Медофф өөрийнхөө пентхауста 2 хүүгээ дуудсан байна. За тэгээ 2 хүүгээ дуудаад Берни Медофф хэлсэн. За өнөөдрийг хүртэл хийсэн миний бүх зүйл луур байсан. Миний өнөөдрийг хүртэл хийсэн бүх зүйл луур бүгд худлаа. Энэ бол бүгд хуурамч зүйл байсан гэж хэлсэн гэж байгаа. Тэгэнгүүт 2 хүн бүр гайхаа шоконд орсон гэж байгаа. Аавыгаа ерөөсө танихгүй бүр ингээд ямар энэ юу вэ гэж бүр эргэлзэж ядаад тэгээд хоорондоо ярилцаад дээрэс нь хуульчтайгаа ярилцаад энэ өдрийн маргааш нь буюу 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Берни Медоффыг FBI буюу холбооны мөрд төчөөд хүүхдүүд нь өөрсдөө аавыгаа барьж өгсөн байна. Тэгээ энэ мэдээг Рут буюу одоо Бернийг ихнэр сонсоод хүүхдүүдээсээ гуйсан байгаа. Энд яг юу болоод байгаа юм бэ? Та хоёр аавыгаа батлан дагаад аваад гаргаад ир чадна үстэй гэсэн чинь хүүхдүүд нь мэдээж өөрсдөө аавыгаа цагдаад өгсөн. Тэг ерөөс ямар ч боломжгүй байсан. За Медоффийн баримтлагаа ингээд дэлхийн нийтийг бол цочроосон. За тэгээд мянган хүн жирийн иргэд буйны байгууллага тэрч бүвэл Эли Визлийн сан хадгаламжаа алдсанаа бүр мэдээд гайхсан байна. За тэгээд нийт хохирол нь 65 тэрбум доллар. Гэхдээ жинхэнэ мөнгөний хохирол нь 20 тэрбум орчим. За бус нь бол ингээ ашиг байсан байгаа байхгүй юу? Мэдээж 2008 он бол Wall Street-ийн хувьд хар дарсан өдрүүд байсан. Дэлхийн нийтээр 2008 он эдийн засгийн маш том хямралд хүрсэн байдаг. За ингээд эдийн засгийн хямрал эхлэнгуут нь одоо Медофф хөрөнгө оруулсан жирийн иргэд буюу ингээ сангууд буцаагаад мөнгө авъя гэд одоо шаардсан нь одоо Медоффыг баригдах одоо гол шалтгаан гэж байгаа. Тэгээ эдийн засаг хямраад Медофф дахиад доороо шинэ хөрөнгө оруулагч одоо авах боломжгүй болоод тэгээ Медоффын энэ Фонзигийн сэсгийн бүхэлдээ нурсан. За ингээд 1999 оноос 2008 оны хүртэл 5 удаа SEC буюу санхүүгийн зохицуулах хороонд анхааруулга өгсөн Харри Марко Полос гэдэг хүний гомдлыг харж эхэлсэн. За энэ бүр ингээд дуйлайн тарьсан байгаа. Тэгээ айл эрт энэ хүн ингээд та нарт хүсэлт гомдол гаргацсан байхад яагаад авч хилцээгүй юм бэ гэд. Тэгээ эсрэгээрээ санхүүгийн зохицуулах хороо бүр маш том асуудалд орсон. Дээрээс нь хохирогчд бүгд Медофф руу дайржсан. За Медофф баримтлагадад хэдхэн сарын дараа буюу 2009 оны 3 сард түүний шүүх хурал болсон. За тэгээ энэ шүүх хурлыг ямар шоу үр дүнд хүрэх талаар ингээд дэлхийн нийт цэвэр мэдээллийнхэн мөн хохирогчдод бүгд энэ шүүх хурал руу анхаарсан. За тэгээд Медоффыг 11 зүйл ангаар буруутгасан. Тэрээр санхүүгийн залилан, мөнгө угаах, мөн хуурамч бичиг баримт үйлдэх зэрэгээр одоо ялсан байгаа. За тэгээ хамгийн амар нь одоо Медофф одоо аудитыг өөрийнхөө компанид юусоо оруулдаг байсан байгаа. Хэрвээ аудит шалгалт орохоор болох юм бол
өөр ийш тийш явах ч юм уу эсвэл аудитын шалгалтыг хийдэг тийм хүмүүсийг ямарваа нэг юм зохион байгуулад ингээд ерөөсөө ингээд компани руу аудит оруулдаг байсан байгаа. Тэгээ зарим үед шаардлагатай үед орохоор болсон тохиолдолд ингээд хөрөгч байсан гэж байгаа байхгүй юу? Madoff-ийн тэр одоо офис дээр нь. Тэгэнгүүт шинээр ингээд хуурамчаар бичиг баримтууд үлдээд тэг аудит орж ирэнгүүт нь шууд хөрөгчөнд ич хөргөөгөөд принтерээс гарч ирсэн цаас ууж халуун байдаг шүү дээ тий. Тэгвэл хөргөөж жагаад тэгээ хуурамчаар үзүүлдэг гэсэн гэж байгаа. Бүр амар гар. Тэгээ Madoff ерөнхийдөө энэ Louvre яг одоо энэ офисынхаа 17 давхурт хийдэг гэсэн гэж байгаа. За энэ 17 давхар гэдэг 17 давхурт нь ерөөсөө хүмүүс ерөөсөө гарч ирдэг. Madoff тэгээд түүний одоо дүүн байдаг гэсэн гэж байгаа. Баг хүүхдүүд нь ч гардаг гэсэн гэж байгаа тийшээ. За шүүх хурал дээр Madoff хэлсэн. За энэ бүх зүйл бол миний буруу. Би ганцаараа энэ бүх зүйлийг хийсэн гэж хэлсэн. Гэхдээ түүний царайд ямар ч хийсэн зүйлд харамссан дүр төрх харагдаагүй гэж байгаа. Тэр зүгээр бүх зүйлээс гэр бүлээ хамгаалж ганцаараа хийсэн гэж хэлсэн. Тэрээр өөртөө ямар ч өмгөөл прокурорын тулгсан ямар ч асуултанд эсрэг нцаалт хийж өгөхгүй бууж өгсөн. Шүүх хурал дээр маш олон хохирогч хэвлэл мэдээлэх юм байсан. Хохирогчдын дундаас нэгэн эмэгтэй тэр бол миний хүүхдүүдийн ирээдүйг хулгаасаа өөдгөө навш тэр бол мангас гэж хашгирч ирсэн. Угс ямар ойлгох байхад тэгээд итгээд бүх хадгаламжаа өгсөн байхад нь ингээд ултуудаад алдчихдаг тий. За шүүх хурал хохирогчдын уур хилэн хүмүүсийн хашгираа ингээд нэлээд ширүүн байсан. Дүрийн сангууд, буйны сангууд, шинэхэн гэр бүлийн хуримтлалын сан гэх зэрэг маш олон мянган хохирогч нар байсан. За ингээд үүнээс 3 сарын дараа 2009 оны 6 сарын 29-нд шүүх хурал болсон. За шүүгч Дэничийн Madoff-ийн ялын тогтоолыг уншсан. Madoff-ийн хийсэн үйлдэл бол асар их одоо хэмжээний хохирлыг учруулсан. Тэгэхээр энэ хүнд 150 жилийн хорих ял онооно гэж байна. Тэгээд 150 жилийн хорих ял гэдэг нь бол Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн урт ял байсан. За тэгээд энэ үедээ Madoff нь 71 настай байсан. Тэгээд мэдээж насаараа суугаад ч энэ ял нь дуусгааргүй тийм их ял өгсөн байна. За тэгээд Madoff-ийн мэдэлд байсан түүний бүх хөрөнгө болон байр, тансаг, хаус, хувийн онгоц зэргийг хураасан. Тэгээд эдгээр бүгдийг нь дуудлага худалдаанд оруулаад хохирогчдын хохирлыг барагдуулна гэсэн ч бүр хаана ч хүрэхгүй байсан гэж байгаа хохирогчдын. Тэгээд энэ бүхнийг Bernie Madoff ганцаараа хийсэн үү гэдэг асуулт гарч ирнэ. Тэгээд түүний ард нэгэн чухал зүйл байсан нь зуучлаг сангууд буюу feeder funds-ууд байсан. За эдгээр сангууд нь хөрөнгө оруулагчдын мөнгийг цуглуулад Madoff-ийн сан руу шилжүүлдэг байсан. Хариуд нь тэд нар маш өндөр ашиг хүртдэг. За бүх юм яг хууль ёсны дагуу харагдчихсан. Үнэн хэрэгтэй энэ системийн хамгийн аюултай хэмжээний хохирол амссан хэсэг бол Fairfield Greenwich Group. Тэр нунаас хамгийн том одоо хохирлыг амссан гэж байгаа. За энэ сан болохоор Madoff-ийн сан руу зөвхөн хэдэн сая долларыг оруулаад буцаад хэдэн сая долларын ашиг авдаг гэсэн байгаа байхгүй. За угтаа бол энэ сан болохоор хүмүүсийн одоо хоримтлуулсан энэ мөнгийг сайн шалгаж, батлаж эртлээс хамгаалах одоо үүрэгтэй байсан. Гэвч энэ сан юу ч хийгээгүй одоо хитрхи ашигын төлөө ингээ яваад ингээ баларсан байгаа байхгүй. За тэгээ өмгөөлөгч Дэвид Бойс гэдэг хүн одоо хэлсэн байгаа. За маш том одоо бүр маш их хариуцлагагүй байдал. Тэд бол юу ч хийгээгүй, эртлийн үнэлгээ хийгээгүй. Зүгээр л мөнгийг нь Madoff руу шилжүүлээд ашиг авдаг байсан. Бүтэн 20 жилийн турш ийм маягаар явсан. Тийм байдлаар алдаа гаргасан сангууд нь ингээд эргээд шүүхтэр дуудагдсан шүү дээ. Тэнгууд тэд нар хэлсэн. Бид нар бас хохирогч нар байна гэж хэлсэн байгаа байхгүй. Fairfield Greenwich Group-ийг үүсгэн байгуулагч Walter Noyle сэтгүүлчдээс тухтаж Карибын тэнгис дэх хувийн арал дээр амарч байсан одоо хэвлэл мэдээллийнхэн төртөөд энэ нь болохоор хохирсан ард иргэдийн бүр их дургуг хүргэсэн. За ингээд Madoff ганцаараа биш Madoff-ийн гэр бүлийнхээ хүртэл нийгмийн хараалыг идэж эхэлсэн. Хамгийн түрүүнд түүний ихнэр Рут руу хүмүүс дайрсан. Тэгээ Рут хизээж энэрт холбоотой гэж буруутгагдаагүй. Тэрээр 1990 оны ихэнх үеийн хүртэл компани бүртгэгчээр ажиллаж байгаад болсон. Тэгээ ерөөхдөө арга гэрийн эцэгтэйгийнхээ ажлыг хийдэг болсон гэж. За тэгээд Madoff-оос гэр бүлээ цуслуулад хууль ёсны дагуу 2.5 сая долларыг авсан. За тэгээд энэ мөнгөний ихэнх нь одоо хуулийн төлбөр олж зарцуулагдсан гэж байгаа. За тэгээ Madoff-ийн ихнэр бүр ингээ Rut нь ингээ хүмүүсээс асуусан гэж байгаа. Хуульчдаас асуусан гэж байгаа байхгүй. Энэ Ponzi схем гэж яг юу юм бэ? Би нэг үнэхээр мэдэхгүй байна гэж хэлсэн гэж байгаа. За энэ яг үнэхээр нүдэн бодлоо тэгсэн үү? Эсвэл жигнэсээ мэдэхгүй байсан уу гэдэг нь хохирогчдод болохоор үнэхээр ингээ асуултуудад үлдсэн байгаа байхгүй. За үүний дараагаар түүний хүү болох Марк мөн адил маш их нийгмийн дарамтанд орсон. Марк нь болохоор аавынхаа компани бол маш том одоо албан тушаал дээр байсан. За тэгээд Маркийг шалгах явцдаа аавынхаа Louvre-т холбоогүй гэсэн ч гэсэн одоо мэдээж том албан тушаал ашигтай хүн энд холбоогүй байна гэж байхгүй гэд хогч нар бол бүгд одоо Марк руу дайрсан байгаа. За тэгээд Марк руу дайраад Марк өөрийгөө тэгээд хамгийн тэнэг нь хэвлэл мэдээлэл интернетээр намайг яг хүмүүс яг юу гэж байна гэдэг ингээд өөрийгөө хайж үздэг байсан байгаа. Тэгээд энэ өөрийг маш их сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Тэгээд өөрийгөө би ямар ч холбоогүй штэ би өөрөө ингээд мдээгүй хэрэг би мэдсэн бод энэ зүйлийг тасан зогсоох байсан гэж хэлсэн ч гэсэн нийгмийн дарамтыг тэсэж чадаагүй. За тэгээд Марк 2010 оны 12 дугаар сарын 11-нд буюу аавыгаа цагдаад барьж өгсөн өдрөөсөө яг 2 жилийн дараа өөрийгөө галтгоонд амиа оруулсан байна. Дүүсэж амиа оруулсан. Тэгээд энэ үед нь 2 настай хүүхэд нэг хажууд нь байсан гэж байгаа. За тэгээд дараагийн хүү бас Эндрю бас муу адил нийгмийн дарамтанд орсон. Тэгээд Эндрюд бол маш их одоо асуудлууд ирсэн, шүүхийн маш олон нэхэмжлүүд ирсэн. Тэгээд Эндрю өөрийгөө би нэрт холбоогүй гэж хэлсэн ч гэсэн 2014 онд 48 наснда хор тавдраар нас орсон. За ерөөхдөө ингээ харах юм бол
Медоффийн гэр бүл бол бүхэлдээ сүрсэн гэсэн үг. За Рут бүр ингээд маш их харамсдаг. Би хэрвээ энэ бүхтийг мэдж байсан бол би Медоффоос аль дээр салах байсан. Тэгээд би ингээд салцсан байсан бол миний хүүхдүүдэд амьд байх боломжтой байсан шүү дээ. Гадаглаад миний том хүн маань амьд байх боломжтой байсан гэдэг харамссан байгаа. За тэгээд энэ бүх муухай зүйлсийн дараагаар 2021 оны 4 сарын 14-ний өглөө Медофф Хойд Каролайн мужийн Батнерийн шороногийн эмнэлэгт 82 наснда нас орсон. Тэр ердөө 12 жил шоронд суусан. Түүнд дахиад 138 жилийн ял үлдсэн. За ингээд энэ удаагийн хэрэг маань ингээд төгсөж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор бол хохирогчдын дундаас бол маш олон хүмүүс амьдралаа алдсан, байраа алдсан, ажлаа алдсан, зарим нь амиа хорлсон. Тэгээ хүүхдүүдийнхээ сургууль соёлд оруулах байсан төлбөрийг ингээд бүх юмыг ингээд алдсан. Энэ бол маш харамсалтай. Хүний амиар ер нь хэмжигдэхээргүй маш том юм хэрэг болсон байгаа. За тэгээд 65 тэрбум долларын хохирол учруулсан Берни Медофф тэгээ өөрөө тэгээд шорондоо тэгээд өнгөрсөн. За тэгээд энэ удаагийн хэргийг ярихад бас надад нэг танил кейс орж ирсэн миний амьдрал холбоотой. За би тэгээд нэг хэдэн жилийн өмнө нэг амралтанд явжсэн чинь нэг зүс таних ихч надад нэг юм санал болгож ирсэн юм. За тэгээд мэдөө ингээд нэг юм 1000 евро өгөөд тэгээд чамд ингээд ашиг нь баг хэдийн евро байлээ. 300 400 евро чамд орж ирнэ. Тэгээд чи ингээд ашгаа ингээд авмаа гэж тэгжсэн байхгүй юу. Тэгээд би тэр үед яг юу гэж бодсон бэ гэх юм бол би зүгээр шууд ловер гэдгийг зүгээр мэдсэн заяа. Тэгээд би шууд нэгж бодсон. Би ингээд 3 хүүхэдтэй хүн. Тэгээд энэ ихч миний 3 хүүхдийг бодохгүйгээр надад ловер санал болгож байна. Тэгэхээр энэ ихчтэй дараа нь ер нь бол дараа нь харьцахгүй гэж бодож ирсэн. Тэгээд тэр үед надтай цуг байсан хүмүүсийг ингээд толгойг нь эргүүлээд ингээд булан шахаж суулгаад ингээд ярьж ирсэн. Тэгээд харамсалтай тэр хүмүүс мөнгө өгсөн байсан. Тэгээд мэдээж би ядаа хаашийн би ямар ирээдүг хардаг юм биш би зүгээр таамагаараа зүгээр нач ловер авах магадaltaй гэж ингээд хэлж байсан. Гэхдээ харамсалтай хүмүүс мөнгө алдсан. Маш харамсалтай. Тэгээд хүн эргэн тойрныхоо танилтэй энэ бол санаа нь батамгүй бол алдаж болохгүй боломж гэж хэлдэг. Энэ ятгалгаанууд бол ерөөхдөө ловерийг өөгшүүлдэг маш том хүчин зүйлүүд гэж бодож байгаа байхгүй. За тэгээд энэ хэргийн хамгийн чухал зүйл бол энэ Хари Марко Полос гэдэг хүн байсан. Тэгээд энэ хүн бол маш мундаг. Тэгээд энэ хэрэг ишлэгдсэний дараагаас болж энэ Хари Марко Полос гэдэг хүн маш их алдартай болсон байгаа. Өөрийнхөө ихтгэл лекцийг тавьдаг. Өөрөө телевизэн ингээд ярьцгууд маш их ингээд орсон. Зүгээр энгийн нэгэн шулдрагтын дараахан ажиллаа хийдэг хүн. Тэгээд хууль тогтоомжийг шударгаар явагддаг газар бол хизээ нэгэн цагт үнэн нь ингээд ялдаг байгаа байхгүй. Тэгээд та бүхэн өнөөдрийн бичлэгээс Fonzi схем гэдгийг ерөөхдөө ойлгосон бах. Fonzi схем гэдэг бол ерөөхдөө шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр л ашгаа төлөгдөж идэг тийм заван систем, ерөөхдөө пирамид систем шиг те. За тэгээд та бүхэн дараадаа ингээд танд ямарваа нэг хүмүүс ингээд ашигтай санал өгөх юм бол та ингээд сайн бодорой. Тэр компанийг сайн шалгаж байгаарай. Тэгээд наан л бид нар өөртөө эрсдлийг тооцохгүй бол ингээд эцэст нь ингээд иймэрхүү зүйлс хүлээж ин тэр мөнгнүүд хизээж буцаж ирэхгүй. Тэгэхээр ингээд нэг олдох амьдралтаа энэ цөөхөн хураасаа эдэнд хөргөөч юм уу те. Ингээд найдвартай гарт мэдээж хөрөнгө оруулах нь зөв. Гэхдээ найдвартай гарт ингээд даадах хэрэгтэй шүү л гэж та бүхэнд хэлье да. Би дөнгөж сая бичлэгээ эдитэлж байхдаа нэг чухал зүйлийг мартсан байна. Энэ юу вэ гэх юм бол яг энэ Медоффийн хэрэгтэй холбоотой кино хийгдсэн байдаг. За энэ нь болохоор ямар кино вэ гэх юм бол The Wizard of Lies гэдэг кино байдаг. Гол дүрт нь Роберт Де Ниро тоглосон. Та бүхэн хэрвээ энэ хэрэгтэй холбоотой кино үзэх хүсвэл энийг үзэж үзээрэй. Гэхдээ энэ кино нь бол 3.2 үнэлгээтэй гэдэг бол маш муу кино юм шиг байна. За нөгөөт кино нь болохоор Netflix дээр байдаг. The Madoff The Monster of Wall Street гэдэг энэ кино байгаа. Энэ кино болохоор ерөөхдөө бол маш сайн хийгдсэн гэж байгаа. Ер нь баримтан дээр тулгуурласан. Тэгээ хохирогчд болон өмгөөлөгч нар тэгээ шүүхийн процесс яг энэ хэрэгтэй холбоотой бүх баримтууд яг анханаас яаж ихсэн талаар холбоотой бүх докюментари кинонууд энэ Netflix дээр байгаа юм биш үү. Тэгээ та хэрвээ илүү дэлгэрэнгүй энэ хүний талаар мэдхийг хүсвэл энэ кинонууд нь үзээрэй. За тэгэхээр миний өмнөх бичлэгүүд яг энэ доовор гарч байгаа. Та хэрвээ сонирх юм бол дараад ороод үзээрэй. Баярлалаа.